Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88.1 урлагын дээр цугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөвгчлөлтэй хөнгөн байцгааг сураатагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 9-ний даваа гаргийн яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мега, Мөги, Анжгаа, Гэрлээ, за найруулагчаар Мөвцөсгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. За номон ээлжийн амралтаа явсан шүү. Базар байна. Би дарамтлж ажиллаж байгаагүй шүү. Хөөгөөс. Би бүр зүг би би амралсан яа. Лээтэй зүгээр надад мөг мөрөөрөө байж хаад хүн дарамтлсан хэрэгт ороод байгаа амар. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Менопоз за мөн зажил хож орбит хамтран ажиллаж байгаа баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв энэ надаас амар хоол сэдв байлээ. Одоо яана хүмүүс ардаа. Хөгцөө хөндлөн барьж явлаа гинэ. Оо явлаа. Хөө явсан шүү дээ. Явж л энэ. Одоо ч барьсаар байгаа. Бүлгийн уран тухай ярих юм уу те? Мөгийгаараа. За анх ойдол хийж явсан омглон залуу насаа дурсан уу? Юу уурлаж явав та? Йоо. Дайлан. Аяа. Би аалда дайлан ойж шүү дээ. Тэр нөгөө Йоо. Шууд зүүм муу ороогод уу? Тийм шүү дээ. эмэгтэй хүүхдүүд чинь нөгөө Технологийн хичээл. Тийм бордог үстэй. Би аавда дайлан ойж өгч ийсэн. Ахта ээжийн хамгийн том эрэгтэйдүүд нь дайлан ойж өгч ийсэн. Би одоо дайлан байлангоо оёо шууд 6 сая маяар зараач. Гэхдээ би юу яа гэж одоо ажлаас гараад дайлан ойд юм. Өөрөө л гарна гэлээ шүү наад юм чинь. Бас хөө. Бачамаа дарамтлаагүй. Би зүгээр дайлан ойхгүй гарсан. За. Нэр анх технологийн хичээлээс дайлан гойж иж болно шүү дээ. Үгүй нэрээ. Тэрэн дээрээ тавьчихсан. Йоо одоо ингэ 100 болоо утас баг дуурна. MJL радио. бачаа. Амар давхар бизнестэй тий. За Мөгийн минь за яарах юм байна уу? Хөгцөө гэж юу вэ? Яагаад хөгцөө юм бол энэ айлын том. Чи айлын том тусмаа юу шийдгүү дүүнэрээ бүгдийн зодоод тэгээд ямар юм айлгдаг. Нэрэ би бүст амьдралдаа зүү барьж хөндлөн битэл ер нь зүүч баг хараагүй. Би босоогоор нь чарч байгаа. Юу гоёх юм те. Юу хөндлөн гэж. Ингээд юм оёхтой чамаар ингээд зүүгээс өвлүүлж мөвлүүлж. Оо тэр ч хийдэг ус нэр. А тийм штэ энэ. Зүүгээс ингээд битээ шалбайтал норгоодаа гэж жагаад утсан. Йоо. Орохгүй байх гэсэн норгоод идэг тий. Тэгээд нэр тэг загнуулдаг гэсэн. Битээ шалбайтал норгоод байгаа чи. Зүүс өвлөдөг ус шүү. А хөгцөө хөндлөн барьж л байж шүү дээ чи ч бас. Тэр чи босоогоор барьсан. Нэр ингэж хөлсгөр нэрж ингэж хийдэг үү чи. Өөр ёстой би ёстой амьдралд нэр юу ч нэг удаа гутлаа хийж үтсэн. Бакала уурчаад ээжтэй загнуулаад өөрөө ойсон. Ти бакалыг яаж ойдیں۔ Мянтас цэнцсаар. Тийм мянцаар ойш нэр. Улаан зүгээр ойш та. Шүүгээр ойх юм уу? Тэвнэр ойх юм уу? Тийм шүүгээр ингээд цоолчоод тэгээд тэр лүгөө ингээд том тэвэн үлээ тий. Тэгээ ингээд нэг юм. Нэг удаа тэгсэн. Оо чүү хөх тэвэн хөндлөн барьж ийсэн. Нэрээ тийш би бакала бай. Тэгээд галсан шиг уйлал оёод байсан шүү дээ. За. Би чи ер нь янз янзын юм хийжсэн. Тэгээд нэг удаа нэг хэмээр уран болох гээд 10 жилд штэ. Нэг уушуутай кинон дээр хүмүүс чинь нэг юм лаг юм ханцсан манцуутай гээд ирж мэргээл амар хувцастай байдаг штэ. Нөгөөдг нь ингээд дуурж муураад. За. Тэгээд өөртөө нэг тим хийж өмсөйгээд цэнхэр юу аваад дайлан баваад. Тэгээд дайлан бодоо гайгүй хямдхан л байдаг байсан юм байлгүй дээ. Дайлан баваад мангар дайлан баваад өөрөө нөгөөдгийг эсгэж мэсгээ ээжийн ойдлын машин дээр ойж мойсон чи. Тэгсэн чи энэ сугаараа мангар барив. Тэгээ урдлаа амар нөгөө юм алах гэж штэ. Шал марзан юм болсон. Тоо таач өөрөө дайлан баваад юм эсгэж байгаа юм уу? Тэгэхгүй яах юм би чи тэгээд
өмсөж явлаа шүү дээ. Санд асуулга дээр төрүүлэх гэж зохиож ярьж байна. Үгүй үнэн. Үнэ. Нэг удаа чи аюугаа хариуг бандаж хийж шахсан шүү. Тэр нэм бас доороо шарваартай шүү тэр чи бас. Аа би таны мэдэн шүү дээ. Шарваартай. Шарвар гэж юу юм? Яа би юм өргөн өмд. Йоо. Өргөн өмдтэй. Аа би танд 29 жил амьдарч шүү дээ. Ийм зузаан ийм нөгөө юутай. Мангар олон ийм нөгөө зузаан ирзэлтэй. Тим мож өмсөж илээ шүү дээ. Тэгээд танаа үеийн ч өөрөөсөө ойж өмдөг гэсэн тоо тий. Тийм. Манайх нь бол өөрөө ирэх. Айгу зутар юмэр. Одоо гэрлэх шасны зутар юмэр. Одоо жишээлбэл нөгөө бүжгмүжгийн тэмцээнд оролцдог багт чи гарууд чинь бүжгийн хавцыг өстөл ойдог гэсэн шүү дээ хэмтэй. Надаас ч хүүхд зүү бүр амар хол. За хамтран байдаг чи ярьчаад нэг юм одоо ямар ч бас нэг юм олж яри та. Би нэг хөгцүү ярина. Амсны юм зохиогод яриад байгаа шүү дээ. За Улаанбаатар одоо 17 цаг 20 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Манай дөрөв хөтлөгчийн хэн нь илүү уран гарт бол шууд манайхаа анжгаа саналаа өгцөө. Би Аад мөгийн бэдэн гэрлээ бэдэн мега гэдэн анжгаа. Гэрлээ өвтөр саналаа татлаа. Бид гурав нэр чи бас байж ямар вэ нөө? Хөөе би бүр дээж хэсгий чадна. Оо за мөгийн нэрээ татчих. Би бол өрсөлдөн шүү. Би бол өрсөлдөн шүү. ураатай. Би бол бизнес өвчтэй шүү. Би ураатай. За манайхан санд асуулганд идэвхтэй оролцоор энэ хоёрыг одоо алалцуулъя. За өдрүүлгийн хамтран аялагчаар Минупас хамтран ажиллаж байгаа. За менопауз чи энэ байна. Харуул. Ой. Хамтран Тийм бос юм байна. За босын шуурхай зээлийг хэн авч болох вэ гэдэг байгаа штэ тийм үү? Альч банкны пос хэрэгэлдэг бизнес эрхлэгч посын орлогоороо барьцаагүй, шимтгэлгүй шуурхай зээлийг газар дээр ширүүл авах боломжтой. Чи бүр утас юм шүү. Хүү зураг авчихсан шүү дээ. Энэ аягүй яа. Мега анхудаа орж ирж байгаа маа. Тэгээ Минупасыг анхудаа харж байгаа. Намайг халсан болсон байна. Ийм гоё бэ. Одоо бүр бичиг хийж үзүүлээ заяа. За. Бараг босгож яваад уцаах шаардлага. За тэр бизнесийн орлогоо пост төхөөрөмжөөр авдаг бизнес эрхлэгч иргэн аж ахуй нэгжүүд нь 30 сая хүртэлх барьцаагүй, шимтгэлгүй шуурхай иргэн төлөлтийн таатай нөхцөлтэй зээлийг газар дээр шийдүүл авах боломжтой. Энэ посыг авчаад тэгээд энэ посоогоо барьцаалаад юу зээл авчиж байгаа юм байна тий. Энэ ч бараг утсан чи бараг 2 юмны мөнгөөр тавьчих гэсэн үг байхгүй. Тэгээ наад минь бас нэг юм цаг гараад байгаа нэг дэлгэц байгаа Тийм байна. За наад дээр ч одоо ингээд миний худалдаа авсан хүний дүн мөн ингээ харагдсан. Би тэр хүн болгоныг бос машин хамаа ав гэж уриалмаар байгаа байхгүй. Ингээд өглөө ингээ харгаа цагны шаардлага байгаа. Яг ингээд харуулаад тавьчих байна. Яах гэж бос авсан гэсэн цагийг харлаа. Энэ ч бүр ингэ тий. Чи баг халуун юм чинь. Гүү бараг үнэч өөрөө Хоёр юм үзээгөө хоёр дибид хоёр гарч ирсэн. энэ радио маркетинг. Ой чи бүр алсын. Өөр банкны бос хэрэгэлдэг байсан. Минупасаас Хэрэглэгчийн сэтгэгдэлтэй. тийм байна. Минупасаас 10 сая төгрөгийн посын шуурхай зээлийг аваад өдөр 33,600 төгрөг автоматар төлөөд явж байгаа. Үнэхээр амар санагдсан. Зээл авах бүрт хүү буурдаг гэдгийг маш их таалагдсан гэнэ. Амар юм байна тий. 10 сая төгрөг авчаад өдөр болгон 33,600. Та нар ярьж л энэ надаас гоё. За, электр хөрөнгө мэдээллийн 99958114 гэдэг уснаас ороо 99958114. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Минупас хамтран аярлаж байна. Баярлалаа. Селфи хусах гэдэг чинь. Танаа шаардлагатай. За, яна нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс үргэлжлэн үрж байгаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв маань хүүхцүү хөндлөн барьж явсан. За, би яаштай те манай эмээ заяо нэг юм нөгөө нэг оюутлын машин тэр оюутлын машинстай айгүй үүлээ үсэртэй. Би заяа ингэдэгс нэг юм шар юм ингээд таглаатаа за. Тэгээд тэрэн дотор нь эхлээд зав болж тоглодог гэсэн жижигхэн бахта. Тийм шүү. Ингээ хоёр тишээ динжиндэг заяа. Зав гэж тоглодог гэсэн. Нэг эмээ угаасаа надараа ингээд нөгөө нэг оюутлын машиныхаа зүг ингээд уцаас өвлүүлдэг байсан. Тэгээ би сургуульд орлоо. Тэгээ нөгөө үйлчлэг хөдөлмөрийн хичээлгээд нэг орлоо. Тэрнгээр нэг бүтэн улирал юм уу мэдгүй бүтэн жил юм уу мэдгүй нэг өвөөгөөрөө нэг юм ясаар нэг юм дэгээ зүү хийлгүүлээд тэгээ би нэг өрөөсөн л оймс дуусгасан.
Нэг юм дэгээтэй зүг тийм. Ясан тэгээ зүгээр. Тэгээ нэг өрөөсөө өмсөл нэхэж дуусгасан Яасан тэгээ зүгээр яа тий. Тэгээ зүү одоо ингээд Оросоос ингээд гайгүй юм нэхэд байгаа юм уу? Тийм. Ориг тэгээ зүү авчирдаг байхгүй. Боцсны нэг хэсгийг ингэж авч байгаа хөрөөдөд. Тэгээд тэрүүгээр нь болохоор зэрэг ингээд хүмүүс шайл майл ийм мантуу уцаар ийм шайлаа ороолт мороо тэгээд ингээд аяг шалганы доор тавьдаг ийм нэг бүрийн нэг юмнууд ингээд би тийм юм минь чадахгүй заяа. Тэгээ нэг ийм ганц хоёр ингээ хосч биш заяа. Нэг ийм өрөөсөө яг юун дээр нь чадахгүйсэн мэхлээр өсхийг нь гаргаж чадахгүй. Өсхий чинь ингээд дууруулах ёстой штэ. Тэгээ өсхий өрөөсөө гаргаж чадахгүйсаар ингээд бүтэн жил харсан. Тэр жиштэй амархан шүү дээ. Тэгээ манай хөдөлмөрийн багш угаасаа манай ангийн охины ээжнээснээр надаас айгүй дургу байсан. Тэгээ үсгийг гарч заагаад өгөөгүй ш ямар муухай. Заагаад би сурахгүй байсан баг өө угаасаа. Үсгийг оомс зарна. Цаанасаа нэг тийм юм хоёр шүү. Тэгтээс үнэхээр авьяасан. 10 жилийн алтан медальтай төгссөн гэдэг Худлаа яриад. Йоо. Хизээ хаана хин тийм. Үйлчлэг хөтөлбөрөө яаж гаргасан юм? Тэгэл явах та тэгэл тэгсэн. Өрөөсөө өмсөөрөл гаргасан. Нэр манай технологи багш гэж нэг аюуш гэдэг үүлийн үртээ надад дургу багш байсан шүү дээ. Надаас манай багш амар дургу заяо. Тэгээ ажил би шалгалтын дээр гарын дээр багш шипи бичиж байгаа баригдаад. Хүртэл манай тэр үйлчлэг хөтөлбөрийн багш надад яагаад дургу болсон гэж манай ихч оюутан багтаа ингээд гэртээ ирэхээрээ заяа өвөөд ингээд Сүхбаатарын залинтай нөө стипенд авдаг оюутаа. Тэгмэд өвөөд ингээд 1 кг танзуур боовтой надаа ингээд ямар нэгэн байдлаар ямар янз бүрийн ном авчирч өгдөг гэсэн байхгүй. Тэгсэн чинь бид нар одоо 4-р анги гэдэг чинь 11 нас хүрсэн хүмүүс байгаа шүү дээ тий. Танзуур боов гэж юу вэ? Нэг юм гадуура элсэн сахартай боов байна. Бөмбөг боов. Гадуура элсэн чихтэй. За тийм. Тэгсэн чинь тэр нөгөө ном нэг авчирч өгсөн ном нь ингээд хүүхэд таанаас зүрдийн одоо нөгөө нэг одоо яг энэ хүүхдүүдийн хичээл дээр ингээд нөгөө одоо ингээд эрүүл мэндийн хичээл дээр үзээд байдаг ингээд яг бэлгийн мойжилтэй хүүхэд таанаас зүрдийн мөрдийн эрэгтэй хүүхдийн ийм эмэгтэй хүүхдийн ийм гэсэн нэг тийм ном байсан баггүй юу зурагтай. Та ч уусаа одоо доктор хамгаалах. Тэгээд тэрийг би чинь анги дээр авц яг нөгөө нэг октоудаараа суудаг хичээл чинь ганцхан үйлчлэг хөтөлмөр хүүгүүд цаана тустай байгаа шүү дээ тий. Оо тэрэн дээрс нөгөө ангийнх октоудад та энийг хартаа хүүхд тэнчнээс дүрдэг гэж юм ингээ бөө юм болцсон байж гэсэн чинь яасан бахна үйлчлэг хөтөлмөрийн багш урж ирээ шууд номын маань ураач аваад намаа гэж өстө бодрог булаа яста муухай айгүй зүг айгүй муу хүүхд байсан. Түш би тэгээ тэнд хүүхд хөгцөө барихын оронд бүх сараад Хөгцөө барихгүй байж байгаа технологийн багш нь муу буруу. Тэгэл өстө нэр намайг өстө бүр үзэн яддаг болцсон шүү дээ. Тэгэл тэрнээс өстө нар үзээгөө дээ. Тэгээ номч буцааж өгсөн үү? Өгөөгүй шүү дээ. Дараа үеэрээ өөр юм. Энд ном үзэж байхад бид нэр тийм нэмэх харууд юм. Кино үзэж ийлээ шүү дээ. Арай өөр юм аа. Хөөх амьд нэрээ. Тийм л үед байсан шүү. Би бүр ингэ тараа юу аасан шүү дээ. Имэд би эсгэж өгөөд имээ миний дээлэг ойж өгчээсэн шүү дээ. Миний хохны баярын дээр. Бүрөө. Тийм шүү дээ. Тийм. Тэгээ дээрээс малгай ороод би айгуу сайн хавдж ордохгүй биш үү? Би бүр ээжтэйг тийм зардаг байсан юм чи хийж. Тэгэл одоо ингээд одоо бодоод ах нэр би нэрээ нэг жил тэгээд дараа нэгэн жил нь одоо бодвол 5 дахь ангид орсон юм байлгүй дээ нэг юм хоёр зүгээр ойдог болоод хараал идгээс нэг юм нэхмэлийн бас хоорондоо нөгөө тэрүүгээр бас бүтэн жил нэг л ороолт. Гоё штэ тэгтээ. Хадаас шиг нэг юмар ингээд байдаг үстэй. Тийм тэр нэг юм арай зузаан уцаар тэгээд нэг юм хоёр зүгээр ингээд тэр чи бүр 400 мөгөр ингэж нэгтгэх хүмүүс байдаг амар. Төстэй биш үү? Төстэй. За зүгээр байгаа наа чи амар бүдүүн. Тийм чи нарийнхан юм урт хоёр зүүр шиг юм байдэн штэ. Тийм хоёр том зүүр шиг. Би бүр твэгний үс ойх гэж чадаагүй штэ. Ой манай өгөн заяа. Цоос ингээд төмөр уцаар ингэж марахгүй байна гэж үү? Манай өгөн бас яа наваг дуурайсан заяа. Сая бас үйлчлэг хөтөлбөрийн хичээл гээл нэх юм үнэтэй материал затраал авахуулаад тэгээд тэр юу бүг ойч ингээл тэр материалыг заяа зүгээр л дунд нь нэг нүх гаргаа хайцсан. За тэгээд тэр нь ингээд уулна тал дэшгээ хормото дотор нь өөрөө л орох юм шиг байлээ. Орсон шүү дээ. Яана. Яг орсон зай. Яг танаа охин гэсэн чинь нэр санагдлаа. Уусаран бас нэг амар юм ахуулаад. Тэр чинь нэг дайлангийн юу чи юм нэг юм бүр юм багцаараа байдаг юм байна шүү дээ. Бүр зураг мурагтайгаа ингээд нэг юм багц юм байдаг юм. Бас нэг 40 мянга гарч өдөө 50 мянга гарч өдөө нэг тийм ахуулсан. Саяхан гэр цэвэрлжээс байж тэл. Оролдоогүй. Мега бид ч юм нэг цутруу юм арах уу. Бид нар штэ форумныхоо манжаатаг захыг бас 7 хоног болгон аваад
Тэгээ угаагаад эндүүдээ буцаа хаддаг байсан байхгүй юу? Тэр бүр өстө үнэхээр лайны Тэгээд ажилласан. тэрийг аваад хаддаг байсан уу? Йоо, үгүй шүү дээ. Тэр чинь манай хоёр ихчлээ байна шүү дээ. Юу би. Тэгээ би нэг Хоёр ойд юм уу? хоёр ихчийг оюутан болоод явсны дараа харин азар нөгөө мод нь солигдоод ийм гоё торон гараад торон тэрий чинь бол яаж л бол ардаас нь параага юугаарч ойж болно заяа. тэгвэл амар Гэтэ хүмүүсийн тийм Давчтай байгаа байсан. давчтай байсан. Тийм, гурван давчтай байсан. Тийм үү бид нар ч оюун штэ оюун оюун та оюун. нар тэгээд нэг хэдэн 3 юу шидчихэд яадгийг. Юу? Гүй болохгүй эмэгтэйчүүд яг тэрийг ингээ оюун манжайтга оюун захаа оюун бүгдийг нь Би оюун. наад зовд ингэ чи хаана үтсэн гэж. Одоо би дараагийн асуултан дээр би яг ярих гэжсэн. За яриулна. Дараагийн асуулт Даваач. дараагийн асуултыг мэдээд байгаа юм уу? Ярихгүй хадгалгаа чи. Ажлын ярих юм а бэлдсэн унссан байж ма. Уушсан гэсэн. Жипи авчихсан. Жиби яв. За Улаанбаатар хотод 17 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар New Julchan дэмжээ ажиллаж байна. За New Julchan Tours компани Хайнан арлын Санья хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдар зохион байгуулж байгаа юм байна. 5 цаг нисээд Санья хотод 5 хоттой resort буудалд амраад Далайн усын спорт, Atlantic Park, Ширэнгөө аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялах нь байна. Хүүхдийн амралтанд зориулан нислэгийн тийз аяллын үнэндээ хямдрал зарласан байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг New Julchan Tours Facebook хуудаснаас 7094 техник 7094 техник хуудаснаас аваарай. За нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч New Julchan баярлалаа. За дараагийн асуулт мөгийн. Ойдол хатгамлын салбарт оргил бүтээлээ хийсэн тэр цаг мөчөө дурсан. Одоо бакала ярина. Ямар гээчин гайхалтай бүтээлээ ёо. Яа бэ Орс бакала нэр. Би хамаа юм ярьсан сая гиндээд. Одоо ярих юм бол. Гэтэ би л авдаг твгнийхээ өсөнд ууг нь хамгийн ач холбогдол өгсөн юм а. Даа чадаагүй л дээ. Тэр яа тий тэв гэж юм төмөр үйд юм уу? Туглагыг ингээ хоёр зоолчдаг байхгүй. Хоньны нэхийг ингэж дугуйлж хайчлаад тэгээ ийм дугуй твгэн дээр наачдаг байхгүй. Наачдаг би Төмөр усаар ингэж ойдсон шүү дээ. Хамаг бөөр дөргөөс балаа тоглоом идэж. Тэгээд бакалан дээр бол твгчээстэй жинхэнэ зогцдог байхгүй. Айгуу зөний тэв тоглож ирсэн. Бакал өмсдөг байсан юм уу мөгийн? Тэр үед бакал мод байсан шүү дээ. Тийм үү хүмүүсхий. Мэдээж батик өмсдөг л байсан л да. Хүүхэн анхнаасаа тавч өмсдөг гэж бодоод байгаа юм. Мөгийг ингээ бакал та хатсан толгойд носоо гойжулсан юм шар мажиг төсөөлөгдөхгүй байна харин. Нилээ хэр болсон цагаан захтай. Тий. Тэр орс бакал чи юу гэдгээс хавар өмсдөг гэсэн. Хавар бакал өмсөд тэгээд юу бакал өмсөн хүүгүүдээс айдаг гэсэн бохгүй. За чадахгүй гэж. Би яаштай бакалыг хизээ өмсөж үтсэн гэж. Бакал өмсөд амар биш царайтай байх үү. Бид нар ингээд нөгөө нэг төмөсний 8 дугаар баригад гэж байдагс байхгүй манад. Тэгээ бид нар ингээд явангуудаа ингээд компаниар хураангууд угаасаа төмөс үлддэг байхгүй юу. Тэрийг ингээд нөгөө шуудалаад ингээд ардаас нь явдаг намрын ажилгээд тэгсэн чинь намайг яг тэрэнд ингээд явхад манай өвөө айгүй хөөрхөн заяа эгч нарын л одоо бас юм намрын ажилд өмсдөг байсан баг. Нэг юм бакал өмсгөө тэгээд надад ингээд хөл ороохыг за тэр чинь айгүй чухал юм байл шүү. Хөл мөл холохгүй гээд тэгээд надаа юу гэж зааж өгсөн гэж миний хүү ядраад байвал тэр төмөсний наа бакалынхаа өсгөдөд яв гээд тэг би нөгөөдхийн түүхгүй жоохон түүж явж байгаа залхуу өрөнгөт нь мач гэгээ өсгөдөд явсан. Орс бакал нэг хэсэг мод байсан юм а бүр. Тийм баг. Тэгж өмсөж үтсэн. Тэгээд олддогчгүй байсан бүр. Тэр уудан салсныг нь ойсон юм уу? Гэхдээ ардлынхын тэр нөгөө 100 зайн ингээд жааж ицсэн ч үлээ мэдхгүй. Ямар ч ойсон. Тэгээ энэ тэв тоглодог хүүхдүүд ингээд айгүй хурдан төрөө булчихгүй өсөлтөө бакал нь амар хүнд байхгүй. Тэгээд тэр амар хүнд бакалаараа тэв тоглодог тэр бүр амар санагдаад байгаа. Гой төвшөгтэй ихгүй харин. Тийм үү. Батик чинь Одоо ингээд өвдөд батиктэй бол тэр шагаа магаан дээр нөгөө твгчин бууд амар өвдөх байна. Тэвний яг юу нь гоё байсан болоод бандар бүгдээ тоглоом байхгүй л ахгүй юу да. Өөртөө өрсөлдөд штэ чинь. Тийм. Би бол 5 өгсөрдөг л хамгийн дэтлэн 5 өгсөрдөг. Тийм үү бүр. Чиж бас лаг байсан юм байна. Би ер нь нэгээс илүү өгсөрж үзээг баг. Би хамгийн юм яаш. За эрхэм мэнд сонсогч энэ нэвтрүүлгээр яаж шуудлаа ярьж байна. Угсраад гэн араараа ингээд үсрээд ингээд зүгтгэж байгаа байхгүй. Уртлаараа ингэж тоглож байгаа. Угсраад шатлаад салтаадаад өөр яадаг ч яасан. Шат салтаа өлмийн өсгий. Тийм. Бас амар шүү. Яа. За Анжи тэр урлагийн бүтээлээ яар. Гөө би тэгэл би ерөнхийдөө нөгөө нэг пэлтсэн штэ нөгөө нэг шарвар цамцаа ерөн дээр би энэ салбарын хүн биш гэдгээ ойлгосон. Тэгээ ер нь ахиж хөгцсөн үнэлэн барихгүй явж хагаад цэрэгт очоод нөгөө жинхэнэ манжатка оё штэ. Тэгэл манжатка ойсон погоно ойдог. Погоны гой бас гоё ойдог. Ингээд нисгэж мисгээд гоё ойвол гоё харагддаг. Тэгчл одоо миний яг хөгцсөн хөндлөн
барьсан миний хамгийн оргил үе тэр дээ. Цэргийн үе. Манжатка оюун. Манжатка оёх чинь. Угаасаа хүссэн үсээгүй л тэгэл угаасаа цэрэгт бүгдээрээ л оюун үстэй. Бүгдээрээ оюун. Манжатка оёж сурж иж цэрэг болно шүү дээ бас. Би бол юу аасан штэ. Би жижигхэн Би ярмаар штэ. Атаа амар шүү дээ. Ярина шүү дээ. амар хэрэг. Ядаргатай. Одоо бас би өөртөө гэлэж дээрлэхгүй шүү. Миний ганц сурсан юм манай аав зааж өгсөн байхгүй юу? Одоо би ганц л ааваасаа заалгаж сурсан юм товч чадах. Тэгтээ тэр чинь айгу учир чанцад нэг даа ялангуяа дархан нэхий гэж одоо манай дархны брэнд шүү те. Тэгээ нэхийний товч ингээд тасраад унчгаар ингэдэй. Чанга ингээд бүр амар чанга ойчих юм бол ингээд товчлогддгоо байхгүй юу. Тэгээ аав надаа яг ингээд зааж өгтөө яасан бэ? Жаах ингээд сул оёно. Тэгмүүд ингээд нөгөө нүхнүүдээр ингээд гаргаж арталт нэг юм бас нэг жижигхэн товч барьж ингээд оёно. За тэнгүүтээ ингээд тэр сул ингээд нэг оёод ингээд утас нь ингээд нэг юм сул байгаа да. Тэрийг ингээд нэг зүү утсаараа ингээд ороон. За ингээд яасан бахна. Нэхийний товч чадаас орсон бахна шүү дээ. Чадна би. Оргил бүтээлээ шүү дээ. Яг үнэ. Би бол одоо нэг 2 3 муу настай хүүхэд юм бол жижигхэн там цом зойч штэ. Имэд ийм гоё машин мэддэг байхгүй юу? Имээ одоо ч гэсэн ойж л байгаа. Ах мах их ээж мэж аамаа дээл ойж л байдаг. Тийм байгаа зү. Айгуу лаг. Тэгэж Чи над энэ меню бас аав. Манай нөгөө эмээгийн оёдлын машин байна штэ. Аавд ирээд. Манай аав ч л тэг хүргэнэ штэ. Тэгэхэд аавд ирсэн чинь аав заяа ингээд пэлник модонд орвоо. Тэнгүүд яг юм дайлан баваад тэгээ манай ихч мэгч бит хоёрт ингээд өөрөө хоёод өгчин. Тэгээ өөрөө тэрэндээ аюу тийм сэтгэл хангалуун байгаа даахгүй одоо хүний эцэг дөрвөн мөн чин хүүхдтэй. Тэнгүүдээ ингээд нөгөөтхийн яа бид нарт ердөөсөө талхаа би тийм ориг пэлник хүмүүсмөр байгаа хгүй уулна. Тэгэл өстө нэрээ нэг наашаа харж инээгээл цаашаа харж уйлаад тэгэл муу дайлан пэлникийг өмсөөл явна ш. Үгүй тэгэж яриул нь штэ те би бүр ингээд технологи хичээл дээр хамгийн сайн нэг цүнх ингээд хурц сувдаар цүнх хийдэг байсан. Тийм бүр. Би одоо бараг би бол тэр тийм бизнес эрхлэл бас явах юм болов. Чи ч бол энэ салбартаа бол манустай харилцсан юм шүү. Би айгу буруу салбартаа яваад байгаа штэ ер нь. Тийм байна хөөе. Тэгээ ойдл эсгүүр би ерөөс хараа банчидорыг чигчдэр очиж гэж чагаад. Их жаргалтай их жаргалтай гоогчдэр чи их жаргалтай гоогч чинь хийн цэвэрлэгээ ажилладаг. Тэнгүүдээ бас хажуугаар жижиг сажиг тэр нөгөө ойл мойлын яаж хийдэг гэсэн. Би бүр гадаадууд дээл ойж өгөх гэж бодсон. За. Би нэрээ ингэж хонио холбоосоор бас юм ойж лээсэн юм байна. Би бол ямаа. Яа хонио холбоосоор чинь ингээд нэг юм одоо энэ нөхдүүдийн нэг юу байдаг штэ. Дэр мөрний уут мод чинь гоё байдаг штэ. Дээр нь шувуу муутай. Тий танах тиймтэй байсан биз дээ. Байсан хатгамал. Тий хатгамалтай. Ээж тийм ойдог. Тэр чинь эхлээд хонио холбоосоор гадлыг нь ингэж бүгднийг ингээд нэг бүрчлэн ойдог байхгүй. Тэгээ голыг нь ширждэг. Хонио холбоос гэдэг ингэж хэрэгсэлж явах юм. Үгүй ингээд тэр хэрэгс чинь угаасаа нэг юм зузаан ингээд айлууд ингээд арт цагаан магаагаа шүүдэг нэг юм дөрүлжин нүхтэй даав байдаг аахгүй юу? Цоохор даав. Тэр цоохор биш цав цагаа. Тий. Тэрэн дээр ингээд зураг зурж агаад хэрэгсэлж ойдог аахгүй юу? Хөөш тэр цоохор даав гэдэг. Тэр жарвал би гэжтэй те нөгөө нэг 5 ширхэг тийм X-ээр ингэж ойдог зураг байдаг штэ. Би 5 ширхэг тийм зураг ойж исэн заяа. Тэгээ бүр айлууд тарааж үлдээсэн би. Би тэгж яруулсан штэ те. Би тэгтээ одоо энэ ингээд юм ингээд шигтэгдэг. Тэгэл тэр нэг юм тоогоор ингээд бодож моддог хүмүүс байдаг штэ те. Тэр хүмүүсийг би нэрээ үнэхээр уухгүй байна л гэж бодлоо. Тийм би бол айгу уухгүй штэ. Би тэр шууд 8 ширхэг тийм зураг зурсан. Би нөө 5 дахь удаа нараа шалтрагч байсан штэ. Нараа шалтрагч чинь штэ ингэсэн байлээ. Чингис хааныг яг ингэ шигтгсэн байна. Ахаад нөхөртөөгөө авахсан зургаа ингээд аваачаад өгчдөг гинэ. Тэнгүүд нөгөөдөл нь компьютерт оруулаад за ийм өнгө гарах юм байна. Гаргаад өгчдөг юм шүү дээ. Түүхий эдийн. Яг фото зураг шиг. А зэн инхмаа даштай юу вэ? MJ радиогийнхаа хажуугаар яаж тийм юм бас хийгээ. MJ радио гэдэг логог зүгээр ингээ шигтгээд өгсөн байдаг наз ёо. Хичээ ёо ядардгүй мөксөн ч гоё шүү дээ. Амар гоё. Нэрээ гоё ихгүй. Тэгэл ч нэрээ би та хэдийгээ сонсож байгаа л нэгэ хийчихдээ шүү дээ. Юу яадаг багтаа ингээд яг стресс тайлдаг багтаа. Стресс юуч болохгүй нөгөөдгийг ингээ суугаад. Стресс тайлах. Гэтэ хүн болгоо өөр стрессээ тайлж шүү дээ. Тэр чи өгшөглүүлстэй бутраацтай. Стресс тайлгтлаа. Маач юм уу? Чи тэрийг нь өшгөж стрессээ тайлбараа. Энэ ястаа битгүй. Баян хонгорын хүүхдээс тэр юмнуудаа хол байлгаарай. Йоо. За
За дараагийн асуулт бүгд хариулсан тий. За ямар багаж тоног төхөөрөмж ашиглаж ер нь яг ямар оёдл дээр бол ямар ч байсан хүнд гологдохгүй гэж боддог ёо. Бид нар хоноо холбоосон дээр бол хэмээж холбоосон. Энэ юу технологи хичээл юм. Хоноо холбоос гэдэг чинь харин тийм гоё оёдл байдаг юм аа. Тийм ээ. Гадлынх нь ингэж хүрээдэг. Одоо тэр нэг юм цэцэг мэцэг ингэж оёдаг чинь тэр хоноо холбоос аахгүй. Тэрэн дээр бол би энд ч голдохгүй. Манай ээж Хинч голдохгүй. энд ч голдохгүй. Нэр юм уу? Нэрээ лаг оён. Манай ээжийн хэрглэж исэн байдаг юм бол манад нэг оёдлын машин байл. Яг чиний нөгөө нэг хайрцагт нь орж зав болдог. Яг тэр оёдлын машин чинь нэг тийм нэг гоё Герман ямар ч нэртэй хэлээд тэр. цэцэг мэцэгтэй штэ тий. Нэг гоё цэцэг мэцэгтэй тийм оёдлын машин байлээ. Тийм оёдлын машин дээр л одоо миний гол багж тоног төхөөр удлаа. Оюутан болсон хойно би тэр оюутлын машиныг амар их ламбарт нь тавьдаг байсан шүү дээ. Тийм үү? Тий. Үнтэй байдаг гэсэн юм уу? Оо 15,000 зангаар тавьчих. Хөөхөн хүндтэй бас. Тэр юу гэдэг машин? Тэврээл явна. Герман нэг нэр Ямар юм бэ? зингэрч илүү. Зингэр биш байгаа. Тэр арай нэг өөр юутэй байдаг. Зингэр айгуух байсан шүү А мэдээж зингэр лаг байсан л да. дээ. Их байсан тий. Тий. Тэр оёдлын машинаас миний ганц мэддэг юм чорнокл байна. Чарнак нэг уцыг Тэгтэй оюут. Би оюутлын машин дээр нэг ч удаа юм ойж үзээгүй л дээ. Зүгээр миний ойлгосноор тэр доор нэг чорноктой утас, дээр бас нэг утас хоёр нийлээд хоёр талаас нь оёод байгаа юм шиг байна тий. дээр доороос нь ойж ин гэсэн үг Харин харин тийм л юм шиг байлээ. Чарнакных нь утсан доор нь бүүжэдэг байхгүй юу? Тэр нэг чорнок гэдэг юм чи ингэж хөдлөөд ингэж ингээд тэр хооронд нөгөө төгөрч очоод гогдоод байдаг юм шиг байна. Тэгээ би тэрнээс ч бүр амар сурамгаа юм ээ. За надад уц муцаа хийгээрээ чорнок аваад яаж байгаа эргүүлээрээ тэгээ сууж байгаараа гэж байнга тэгж. Йоо тэгээ тэр нөгөө нэг хөл машин шин дээр лаг ажилладаг тийм хүмүүс зүгээр ингээл хөлн доор ингээд хөдлөөд идэг нөгөөх нь бүүгээ яваад Тэр байдаг. зүүгийн сөвлөгч чинь бас лаг ягаад те. Гаднаасаа сөвлөдөг, дотроос сөвлөдөг мөнгөдөг гэж бөөн дээ. Тэр нөгөө нэг юу чинь бүр нөгөө индүү миндүүтэй байдаг шүү дээ. Уурын индүү миндүүтэй. Манай ихчийн хадам ээж нь бас дээл байдаг байхгүй юу? Яг тэр үгээр байдаг шүү. Тррр гэл. Ингээд ингэдэг ш. Имээ бол яг төгтөгтөгөр нэ айдаг гэсэн. Ээж яг ингээ гараа хийх гэж байгаа юм шиг болдог те. Ингээд мангар ойртож болтулдаг. За одоо тэгээ яах багт тоног төхөөрөмжлөөр ингээд за шүүг бол ашигладаг байсан бахна. Тэн тэв нь ашигладаг байсан Чи яагаад нөө Тэгээ зүв байна, хоёр зүв байна, тий. Дөрөв нь зүв байна. Дээрээс савн байна. Савнгаар Нөгөө нэг ингэ зурдаг савн. Би тэрэнд нь аваад дуртай шүү дээ зурдаг. Хөөе тэгээ бас манай эмээ ингээд идэвс нөгөө нэг жонхуу боцлогж агаад тэгээ тэр дээлний зах махыг нэг юм наагаад идэв гэсэн. Тийм тэр чинь дотрыг ингэж наадаг байхгүй юу? Тийм зах мах өөр юу. Би бас нэг жилийн үйлчлэл хөдөлмөрийн хичээл дээр бас нэг юм жанжин малгааны сампин зангитаад бас нэг дүнгээ гаргуулж ирсэн шүү дээ. Хүүшээ. Чи ч нэрээ нөгөө нэг оргил бүтээл чинь юу юм бэ шүү. Чи бол нөгөө нэг нэхийний товч чадгаар бол хэнийг ч дагуулахгүй үстэй. За Хэлж голдохгүй үстэй. Гэтэ би одоо л мэдчихэв. Ингээд товчийг зайтай тэгээ ардлаар нь ингэж ороож мороод гэдэг. Тийм шүү. Манай Тэгвэл хардаа хит суул ууж байгаа юм бол нөгөө санжигнаа тэгээ бас хурдан тасраад гээхт чинь. Тэгээ тэр ингэж ороогоод байгаа чинь ингээ бүхлөөд байгаа юм бэлээ. Манай соко юм штэ. Соко ч хотод байдаг юм нөхгүй. Тэгээ манай эмигийн яг тэр товч шилб хадж байгаа юм штэ. Бүр яг ингээл нэг амар хараатай хүн шиг заяа. Од хараа муу болцсон бүр 80 гарсан хүн байгаа штэ. Бүр яг ингээл чигт. Ямар ч ин дээшээ доошоо машаа байхгүй шүү. Янзын гоё. Тэр одоо чи одоо тойд самбин зангидж чадах уу? Чадахгүй. Би бол чадна. Би яаж аваа тэр нэг нөгөө нэг сампин мампингийн зангидаад тухайн үедээ тэгээ нэг дүнгээ гаргав. Яаж юм гоо бүрк явуулдаг. Тэгвэл юм урт юм байгаа шүү дээ. Тийм. Тэр чинь бас нямбаа урлагл юм байлээ. урлаг. Тийм үү. Одоо бид нар нэрээ үнэн зүдэг үед байсан байгаа байхгүй. Тэр нэг хоргоо гэдэг юм чинь шүү дээ. Дөрвөлжингээр шүү дээ. Ам хоргоо гэдэг юм дээр байхгүй. Хошуу оргоо гэхлээр годоор нэг хаваацсан. Тэгээд тэрийг хүнд бэлгэнд өгөхөд амар баярлдаг байсан. Манай Тэгээд тэр нөгөө хошуу оргоогоор бүтэн дээлийн товч имжээрийг хусаж байгаа шүү дээ. тий. Манад цагаан сарын бэлгэний үлдэгдэл гэдэг тийм хошоо оргоогоо би мэл түүцэнд гаргаж тавиал оронд нь чихэр бичээ авчдаг гэсэн. Энэгээр их чихэр бичээ сольж авъя гэдэг. Та гэхдээ үнэхээр амжир гацчих. Одоо тэгэхэд чинь гарууд тэр хоргоогоор нь дээд хийгээд өгсөн. Тийм шүү дээ. За Улаанбаатар хотод 17 цаг 43 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар зажил хож Орбит хамтран ажиллаж байгаа. Орбит. Энэ ягаан гоё юм байна. Шивгатай. За Орбит бохин дэлхийд даяар танигдсан бохны брэнд мөнөөс өмнө билээ. За Mars Wrigley компани бүтээгдэхүүн юм байна. За энэхүү бохин шүд болон амны хөндийн эрүүл мэндэд тусдаа гэдгээрээ онцлог.
За орбитын орц найрлага нь 70 модны шүүснээс гаргаж авсан байгалийн каучук ашигладаг. Байгалийн орц найрлага өндөртөө дээр нь нэмэлт нөөцлөгч баг орцоор ордог тул орбит баг маш хурдан зөөлрдөг гинэ. Мөн орбит багийг задлахад 2 дагуур цаасан савлгаатай байдаг нь хугацаа уртасгагч нэмэлт бодис хийгэлгүйгээр гаднах савлгаагаар нь хугацааг нь уртасгаж шийдэж буй хэрэглэгчийнхээ эрүүл мэндийг бодсон шийдэл гэж шүү. Хуучин цагт байсан нэг орс бох балиар хатуу те. Сүүлдээ ингээд 90% хайдаг байсан шүү дээ. Энэ хараа орбит шүү дээ бүр 36 төрлийн юм биш үү? Амар олон төрлийн юм шүү дээ. Тэнгүүтээ ингээ амны хөндийг шүс ялгаруултыг дэмждэг болохоор амны хөндий одоо шүд нөгөө нэг хорхоотхоос хэрэгэлдэг sugar free юм байна. Хүмүүс бохиг хамгийн дээд нь 2 цагаас илүү зажилж болохгүй гэж шүү. Өдөр зажил нэг өдөр зажиж болохгүй мó. Йоо. Үгсгүй чихний хаталтыг явуулсан. Заараа. Мөгийн хөө бичлэг ингээ хийлгсэн чинь би тэрийг анзаарахгүй. Бичлэгийн дууршид нэг богтоогоо ёо. Нэг охинтой ярьсан ч богтоогоо, таксигийн суусан ч богтоогоо. Тэр чинь энэ ч 2 цаг арай л дэндүү байна ч. Чи тэгж үзээгүй мүү? Чихнийхээ энэ хонгоргоод хийгээд хадгалсан ш. Таваараад байгаа ч. Тэгээд буцаа аваад ажиллаж. Хамгийн гоё нь тэр нэг анх 93 онд NBA дөнгөж зургатаар гарч ирээд тэгээд юуны Майкл Жордан, Феникс Санс, Чарльз Баркли хоёр тэг байнга богч ажиллаж. Манад орчихсон хүмүүс нэг муухай дарваасаа хар юм нүч байнга том нь ангалцж яхаа ингээл. За чи супер зажилттай шүү. Тэгээ одоо хамгийн гоё төгс реклам хийж үгээ заяа. Орбит это моя самая любимая животная ресенка. За. Ёо. За ингээ мөнгө дугай гэдэг шиг. За. Ёо. За хэдүүл ирэмгүй мэдээлэл болсон. Одоо болсон. Эннээс илүү Энээс одоо ингээд байхгүй. 88 88 31 88 88 31 гэдэг утаснаас хэдүүл ирэмгүй мэдээлэл аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран арилгачаар зажил хож орбитгүй юу хожих гээд байгаа лээ? Харин Тийм юмд байгаа мó? Юу штэ. 8 сарын 30 хүртэл юу нэгстэй. Хонжиртой болсон. Зүгээр зажил гэж явж байгаа шүү. Хожиг нь хасчихсан шүү. Юм хожиж байгаа. Ямар нэгэн юм хожино. Ацартаа надад. За энэ дотор хол юм алахгүй шүү. Зажил юм байна. Ямар ч юм. Зажил орбит хамтаа. Гэт хайгаад нас. Яг юу хожиж байна? Ёо, тэр нь хамгийн гол point мэдээлэл нь ч байсан билүү? Би яаж мэдгийа? Хожих нэг нь олж өгөөрэй. Юу хожсон штэ. Би хожсон. За, Эрдэнэт саналаа нэгэндээ өг цаг ирлээ манай. Над дээр ирж байгаа тий. За би мегата өглөө. Тэлгүй яах вэ? Би мегакс түмэн намаас ийм лаг гэж өстөө мэдээгүй шүү дээ. Би дарах хөө. За мега энд үхэ. Би өөртөө л өгнө. За би чаавас эргэтэй юм байж чи ууч миний хайж уучих баг төсийг оёод анжгаахтаа өгнө. Дахин бандаж одоо очдөг байгаа шүү. Ойд анжгаа бандаж шиг лаг хийх нэ. Йоо, за. Миний хайж удаа идэлж өгөх шүү. Би мегата өгье. Би мега чамайг би ингэж бодож явааг үүнээс цааш шүтэж амьдрий. За, баярлалаа. За. Ёо ийм ямар балаа юм бэ? Бог зажилсан чи би сая амьдралдаа эфир бохтой орж ирсэн. Юу ч наа чи шүс ялгаруултыг дэмждэг байхгүй. Зажил. Айгуу тэнэг юм байна манайхан. Бид нэр амьдралдаа эфирт бохтой орж ирж үзээгөө. За, манай дөрөв хөдлөгч энэ илүү уран гартай болоо гэсэн. Яг одоо манай лавыг 469 хүн үзэж байна. За 252 хүн санал өгч бас арайчтэй тий. Гэхдээ магадгүй ард түмэн чинь танд хайртай шүү. За манай Аад нь мөөгийн дээр 27 хүн буюу 11% санал өгсөн байна. 27 фэнчин бол үнэнчээрээ л байгаа юм. Адилхан бакала ойж явсан юмнууд байгаа байлгүй. За гэрлээ дээр 49 хүн буюу 19% саналаа өгсөн байна. Бас чинийхээ бодвол минийхээс 49 бас тий. Адилхан тоглодог хүмүүс. За мега дээр анжгаа төрийн саналыг өөрийнх нь саналдаа нэмээд 116 хүн буюу 45% саналаа өгсөн байна. Анжгаа дээр 63 хүн буюу 25% саналаа өгснөөр ийхүү 115 хүний саналаа 45%-аар ялсан байна мега. Баяр үргээ. Мега. Чи тэгтээ дайлан малингийнхаа зургийг нэг оруулна үсттэй. Хүмүүсээ арай. Би дарах хөө. Олдохгүй байлгүй дээ. Гүгөө нэр оруулсан чадчих шүү. Одоо тэгээ хаанаас стайл аав шүү дээ. Нэг юу яагаад ингэж нэг интернетээс ингээл хүмүүс гусаал энийг би ойсон ингээл үзүүлээд идэв. Би зүгээр чат GPT дээр нэг дайлаа явуучих.
Чи хүмүүсийн сонсож ясныхаа дараа ингэ юм уу? Мига оюу гэж биччихээ. Дээр нь мига гэж биччих. Мига оюу гэсэн бичгтэй дайсан. Ялхал айгуу чухал байсан те мэдөө. Ялхал айгуу чухал байсан санаа асуулган дээр. Би тэгж худлаа модлаа ярьдаг хүн биш. Аа. Би оюун. Би оюун. Цагаа тулвал би оюун. Би оюун. Йоо. Цагаа тулвал оюун. Би өстө юу ч чадна нэрэ. За энэ үрээд гэтээ энэ ам дотор бохохоор өөр ирэхгүй зажлаад идэм байх те. Зажил хож гэж. Йоо. Ямар юу очих вэ гэсэн мэдгүй. Хамаагүй нээвэл залгин шүү. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 9-ний даваа гарагийн Яна нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа экспериментаар шууд үрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар зажил орбит. Мино Парк нөгөө эргэдэг сандал гэж юм байсан шүү дээ. Тэрэн дээр эргэж жагаад манай дүүгийн бохоо унаад миний аманд орсон шүү. Йоо заараа. Йоо, мино бас амдраа ажиллаа баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3 ариун жаргалын бохоо